Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ лав гаргийн мэндийг айлтган дэвшүүлж байна. ДБС-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвөмсийн мэдээллийн үйлдвэрийн ээлж чинхэн дугаараараа өнөөдрийн орон нутгийн онцлог мэдээллүүдээ үзэгч та бүхэндээ танилцуулъя. Үзэгч та хөтөлбөртөө анхаарлаа хандуулна уу. Эхнийдээ уран цаг ирсэнтэй холбогдуулан хот доторх авто замын арчлалтай хамгаалтын ажил эхэлдэг. Тэгвэл дархан орон нутгийн зам тээвэр орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар энэ 2025 онд хот доторх авто замын нийтдээ 3250 м2 талбайд нөхөөс хийхээр төлөвлөн ажиллаа эхлүүлжээ. Дархан орон нутгийн зам тээвэр орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар 2025 онд хот доторх авто зам ан цав хагарлын засварт 24,000 урт метр заадас нөхөх ажил 3250 м2 талбайд замын асфальт бетон холцоор нөхөөс хийнэж мэдээллээ. Мөн цагаан зураас явган замын хэвтэй тэмдэглэгийг 16,000 урт метр 66 ширхэг босоо тэмдэглээ хийхээр төлөвлөсөн байна. Заадас нөхөх ажил 5 дугаар сарын 10-ны дотор хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг мэдээллээ. 2025 оныхон төлөвлөгөөндөө болохоор замынхаа заацыг 24,000 м урт метрийн заац хийхээр нөгөөсний үед болохоор 3250 м2 талбайг нөхөхөөр за мөн одоо цагаан зураас буюу явган замын тэмдэглэгийг болохоор 16 урт метрийн мөн босоо тэмдгэнүүд болохоор 66 ширхгийг ингээд хийхээр энэ жилдээ одоо төлөвлөд ажиллаж байна. 4 сарын 1-ээс хойш хийгдсэн ажил маань болохоор засаг даргын өсөн шийдвэрийн дагуу орхны 8 км замын нөхөөсийн хүүтэй асфальтын ажлаар хийгээд энэ жил хийгээд дууссан байж байгаа. За заацсан ажил болохоор одоогор болохоор 30% гүйцэтгэлтэй явж байна. Энэ 5 сарын 10-ны дотор болохоор замынхаа заацсан ажлыг хийгээд дуусна. Нөхөөсний ажил болохоор 6 сарын 1-нд багтаагаад нөхөөсний ажил болохоор хийгээд бүрэн дуусаад үргэлжлүүлээд замынхаа хэвтэй тэмдэглэгээр орохоор энэ жилдээ бол ингээд төлөвлөд одоо ингээд ажиллаж байна. Толгомж байгаа нэг асуудал бас үүсэт байна. Энэ нь болохоор одоо дулааны үйлдвэрлэл ихсэнтэй холбоотойгоор дэд бүтцийн байгууллагууд болохоор нөгөө газар доогуур нүх ухах, сүүлгээ хийхтэй холбоотой албан ёсныхон зөвшөөрлөг авахгүйгээр зам сэтлийг сүүлгээ хийх асуудал үүсэт байна. Мөн одоо барилга байгууламжийн ажил ихсэнтэй холбогдуулаад болохоор нөгөө барилгын байгууллагууд бол зогсоод хийх, мөн зогсоодынхон замынхаа дагуу нөгөө орц гарц гаргах холбогдуулаад болохоор ном журмынхаа дагуу одоо ингээд зөвшөөрөл авахгүй энэ хүндрэлүүд үүсээд ингээд энийхээ хойноос болохоор бид нар мэдээлэл өгөөд ингээд ажиллаад байна. Энтэй холбогдуулаад одоо дэд бүтцийн байгууллагууд болон одоо барилга барьж байгаа хувийн болон одоо байгууллагууд хувийн ижлүүд маань болохоор холбогдох ном журмынхаа дагуу зөвшөөрөл авахыг бол анхааруулж байна. Дараагийн мэдээ. Манай улсад 2.9 сая хүн интернет ашигладаг нь Аазтай өндөрт тооцогдож байна. 7-оос 12 насны хүүхдүүдийн 62% нь 13-аас 18 насны хүүхдүүдийн 71% нь өдөр бүр интернет ашигладаг байна. Мөн 13-аас 18 насны хүүхдүүдийн 96% нь дэлхийн дунджаас даруй 3 дахин их буюу өдөрт 237 минутыг захин орчинд өнгөрөөж байгаа судалгаа байна. Иймээс холбогдох байгууллагууд санаачлан Дархан аймгийн хэмжээнд 1000 сурагч, 1000 эцэг эхийг захин мэрчээр бэлтгэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Яагаад энэ бид нар уриалаад энэ презентацийн Дархан аймгийн гэмтэргээс өршин сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмтэргээс өршин сэргийлэх дэд зөвлөлөөс Дархан сумын хэмжээнд захин мэлжих хөтөлбөрийг Монголын сурагчдын холбоотой хамтран хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь Монголын сурагчдын холбоо төрийн бүс байгууллагын оролцоотойгоор хэрэгжиж байгаа бөгөөд сурагчид эцэг эхчүүдэд захин орчны зөв хэрэглээ, захин харилцааны соёл зэрэг чухал сэдвүүдээр мэдээлэл өгч байна. Нийтдээ 1000 сурагч, 1000 эцэг эхийг захин мэлчээр бэлтгэж нийгэмдээ зөв үлгэр дуурайлыг үзүүлэх юм. Хөтөлбөр 2025 оны 4-р сарын 28-ны өдрөөс 5-р сарын 2-ны өдрийн хооронд ерхий боловсролын оюуны ирээдүй ОД 31 9 15-р сургуулийн хамруулан зохион байгуулагдах бөгөөд эхний сургалтууд хуваарийн дагуу үргэлжилж байна. Цахим оролцоо гэдэг зүйл маш нийгэм цахимгүйгээр интернет орчингүйгээр ялангуяа хүүхдүүдийн өдөртөө хамгийн бага судалгаа гэтэл нэг хүүхдүүд өдөрт 6-аас 7 цаг цахим мэдвэтэй хэрэгцээнд оролцож байна. Үүнтэй холбоотой болохгүй мэдээлэл, түүнтэй холбоотой сэтгэл зүйн асуудлууд гэх зэрэг зүйлсүүд нь одоо нийгэм тулгамдаад байгаа. Ялангуяа хүүхдүүд тулгамдаад байгаа номиног асуудлууд болоод байна. Тэгээ үүнтэй холбоотой хүүхдүүд маань цахимд хэрхэн эерэг байх уу? Түүнтэй холбоотой магадгүй цахим орчинд яг өөрийгөө яаж хамгаалах уу? Цахимд орчинд хүүхдүүдийн эрх гэж одоо ойлголтууд
байгаа. Энийг хүүхдүүд яг өөрсдөө судалж тодорхой хэмжээний ойлголтууд бол байхгүй байгаа. Энийг харин яг нөгөө чиглүүлэг өгөх чи ийм цахим орчинд эрхтэй шүү. Энэ эрхийнхаа дагуу магадгүй ийм зүйлсүүд дээр зөрчил гарч ирэх юм бол өөрийгөө хамгаалах зоригтой байх ёстой шүү. Магадгүй цаашлаа зөвхөн өөрийгөө гэхгүй үе тэнгийнхнийгаа гэр бүлийнхнийгаа дүүнрээ хүртэл хамгаалах эрх чинь чамд байдаг шүү гэдэг талаарх агуулгыг өнөختөө бол бэлтгэн ажиллаа. Аппликейшнүүд зөндөө байгаа те Facebook, Instagram хүүхдүүдийн түгээмэл ашигладаг аппликейшнүүд. Энэ дээр бид нар зөв мэдээж зөв аппликейшн, буруу аппликейшн, янз янзын аппликейшн байх нь ямар аппликейшнуудыг хүүхдүүд бид нар зүгээр ашиглах юм бэ? Энэ аппликейшнуудыг яаж ашиглаад хүүхдүүд өнөөдөр дүүгийнхаа байршлыг магадгүй өөрийнхөө байршлыг эцэг ихтэй хэрхэн яаж мэдээлэх юм бэ те? Энэ аппликейшнийг ашигласнараа чи ирээдүйд гарч ирэх магадгүй энэ эрсдлүүдээс өөрийгөө яаж урьдчилан сэргийлж болох юм бэ гэх зэрэг зүйлсүүдийг нь зааж өгөх. За яагаад энийг хийх болсон гэхээр ерөөсөө бидний одоо зорилго бол одоо энэ 100 удахгүй одоо 6 сар болоод хүүхдийн амралт эхлэх гэж байгаа. За үүнтэй амралтын үеэр бол хичээл сургуулийн амралт үеэр хүүхдийн цахим хэрэглээ өсдөг. За энэ үеэр бид нар буюу 13 хүртэлх насны хүүхдүүдтэй бол эцэгчүүдтэй хамтраад анги удирдсан багш нартай хамтраад олон улс төлөөлсөн Google-ийн одоо e-family за e-kids гэсэн одоо манай Монгол улсын e-kids гэсэн энэ аппликейшнүүд бол санал болгож байгаа. За энэ аппликейшнийг санал болгосноор ямар үр дүн гарах юм бэ гэхээр хүүхдийн сөрөг контентүүдийг бол нэвтрүүлгүй шүүлтүрийг бол бий болгож байна. За мөн дээрээс нь за хүүхдийн хаана яваа гэдгийг бол одоо мэдэх боломжтой ийм одоо аппликейшнүүд байна. Энийг бол бид нар дан ганц одоо төрийн байгууллагууд оролцохгүй эцэгчүүдийн бас хамтын оролцоо бол маш чухал байгаад байгаа юм. Ингээд бид нар бол эцгийг одоо сургуулийн анги удирдсан багш нартай бол энэ хүү арга хэмжээг бол одоо энэ дэд зүйлээс бол хамтран зохион байгуулж. За нөгөөтэйгөр бид нар ахлахангийн сурагчтай бол цахим одоо орчинд бол хэрхэн яа соёлтой оролцох уу, бусдад одоо сөрөг одоо зүйлийг түгээхгүй, илгээхгүй тэрийг бол одоо өнгөрөөдөг байдлыг бол одоо соёнгийн хөрвүүлэх зорилготой юм бас ажлуудыг бол зохион байгуулж байгаа юм. За энэ хүү цахим ээлж төсөлт маань бол Дархан сумын ерхий боловсрол 5 сургуулийн 500 одоо цахим илчлэлтийг бол бид нар бол бэлтгэж байна. За үүнээс үдээс хойш бол бид нар эцэгчүүдийн төлөөллүүдтэй за мөн дээрээс нь анги удирдсан багш нар буюу ийм төлөөллүүдтэй бол энэ сургалтаа бол зохион байгуулнаа. За энэ одоо цахим ээлжинд одоо магадгүй эцэгчүүд мань хамрагдаж чадаагүй эцэгчүүдэд байх юм бол манай хүүхд гэр бүлийн хүсэл хамгааллын газартай бол хамтарч ажиллаж болно. Монгол хүүхдүүдийн 89% нь аав ээжийн эзгүүд буюу хараа хяналтгүйгээр интернет ашигладаг. Мөн 7-оос 12 настай хүүхдүүдийн 50% нь Facebook тогтмол хэрэглэдэг. 13-аас 18 насны хүүхдүүдийн 10 хүүхэд тутмын 8 нь буюу 77% нь Facebook-ийн нэгээс олон хаягтай найз байдаг байна. Иймээс захим ээлж хөтөлбөрөөр дамжуулан олон эерэг нөлөөллийг үзүүлнэ гэж харж байгаа байна. Дархан аймгийн Ацсаг даргын санаачлаг нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Дархан аймгийн төрийн байгууллагуудын дунд алхалтаа 10,000 1 сарын 1-ийг 5 дугаар сарын 1-ний өдрөөс зарлан эхлүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор Дархан аймгийн биеийн тамир спортын газрын зүгээс алхалтын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. Дархан аймгийн Ацсаг даргын санаачлагаар нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгын хүрээнд алхалт 10,000 аяныг 1 сарын хугацаанд буюу 2025 оны 5 сарын 1-ээс 2025 оны 6 сарын 1-ний хугацаатайгаар зохион байгуулагдахаар одоо эхэлж байна. Энэхүү аяны хүрээнд маань 7 хоног болгоны Баасан гаригийн 7 цагт миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбай дээрээс алхалтыг хийгээд тухайн алхалтан дээрээ шуман бүжиг, биелгээ, Монгол биелгээг дасгал хөдөлгөөнтэй хослуулах аэробик, дугуй болон гүйлтийн арга хэмжээнүүдийг хослуулан ингээд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тэгээ энэ маань 7 хоног болгоны 5 дахь өдрийн 7 цагт эхлэх байгаа. Тэгээд энэхүү үйл ажиллагааны маань нээлтийн үйл ажиллагаа нь болохоор 2025 оны 5 сарын 2-ны өдөр 7 цагаас одоо эхлэхээр бэлэн болоод байна. Энэхүү аянд маань болохоор төрийн болон төрийн бүх шатны байгууллагууд оролцох байгаа. Тэгээд бүх байгууллагуудаа одоо энэхүү арга хэмжээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна. Одоо ойрын 5 болон 6 сарын хугацаанд нийтийн биеийн тамирын зохион байгуулах ажлууд маань болохоор нийтийн одоо сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн дундах гимнастикийн баяр байгаа. Төрийн байгууллагуудын дундах ажлын байрны дасгал хөдөлгөөний баярын үйл ажиллагаа маань бас зохион байгуулалт байгаа. Мөн 4 сарын 15-наас 6 сарын 15-ны хугацаанд бүх албан байгууллагуудын иргэдийг албан хаагчдыг бие бэлтрийн түвшин тогтоох сорилт хамруулад тэндээсээ дүн шинжилгээ хийгээд буцаад албан байгууллагуудад танилцуулах одоо үйл ажиллагаа бас хийгээ явуулж байгаа.
Мэдээллийн хөтөлбөр хэвлэлийн баг хурлаар үргэлжилнэ. Тодорхойлбол хуульчийн Pro Bono 2025 арга хэмжээний хүрээнд иргэдэд хууль эрх зүйн төлбөргөө зөвлөгөө мэдээллийг өгөх гэж байна. Арга хэмжээ 2025 оны 5 дугаар сарын 1-ний пүрэв гаригийн 11-ээс 15 цагийн хооронд дархан тавь зохицуулбар зохион байгуулагдана. Pro Bono 2025 өдөрлөгт нийтдээ 18 байгууллага нэгдэж иргэдэд анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч сонирхсан асуултуудад хариулдаг юм байна. Иймээс дарханчууд та бүхний идэвхтэй оролцохыг уриалж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагддаг хуульчийн Pro Bono гэдэг манай хуулийн байгууллагуудаас иргэдэд үн төлбөргүй зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг энэ ажил маань одоо уламжлалаараа 5 дугаар сарын 1-ний өдрийн 11 цагаас 15 цагийн хооронд одоо дархан тавь зохицуулбарлаар зохион байгуулах гэж байна. За энэ хуульчин Pro Bono энэ үйл ажиллагаанд бол нийтдээ манай төрийн байгууллагын 18 байгууллага орно. За энэ 18 байгууллагаас өөр өөрийнх нь чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж иргэдэд үйлчлэгээнүүдээ танилцуулна. Жишээлбэл одоо ямар байгууллагаас ямар үйл ажиллагаа зохион байгуулахыг товчхон танилцуулаад ингээ явчихна. За хуульчдын холбооны дархан салбар маань аймгийн хамгааллын газрын хууль эрх зүйн хамтран хуульчин Pro Bono өдөр арга хэмжээг энэ жил одоо 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. За энэхүү арга хэмжээний зорилго нь бол иргэдэд хууль эрх зүйн болон төрийн бус байгууллагын зарим үйлчилгээг үн төлбөргүй үзүүлэх юм зорилготой байдаг. За тэгээд энэ удаагийн арга хэмжээнд хүрэлцэн ирснээр иргэд та бүхэн төрийн болон төрийн бус нийтдээ 18 байгууллагын үйлчилгээ мэдээлэл зөвлөгөөг нэг дор цогцоор нь түргэн шуурга авах боломжтой. За ийм учраас та бүхний хүрэлцэн ирэхийг урьж байна. За энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэнд. Би хууль зүйн тусалцааны төвийн Дархуул аймаг дахь салбарын төлөөлж ирсэн байгаа. За манай хууль зүйн тусалцааны төв бол одоо зорилт төлөвлөгт хамаардаг иргэдэд хууль зүйн тусалцааг үн төлбөрөөр үзүүлдэг байгаа. За зөвхөн бид нэр ялдагч болон шүүгдэгчд үзүүлдэггүй. Шинэ хуулиараа бид нэр иргэний хэрэгт ордог болсон хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байгаа төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчлэнэ. За зарим нэг тусгай хэрэгүүдэд бол хохирогчд орж байгаа. Хохирсон иргэд энэ бол одоо хүн амны хэрэг болон хүчингийн хэрэг ийм хэрэгүүдэд бид нар хохирогчд бас үйлчлэгээ үзүүлж байгаа. За өндөр настан болон хөдөлмөрийн чадвар 100% алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол бас зорилт бүлэг хамаарахгүйгээр үн төлбөргүй үйлчилж байгаа. Тийм болохоор одоо маргааш болох Pro Bono уу одоо өнгөө зөвлөгөө өгч байгаа энэ өдөрт та бүхэн ирж үйлчлэгээ аваарай гэдгийг хүсэж байна. За дарханчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Жил бүрийн 5 сарын 1-ний өдөр зохион байгуулагддаг хуульчдын Pro Bono өдөрлөгт Дархуул аймгийн шүүхийн тамгын газар оролцож иргэд та бүхэндээ шүүхэд мэдүүлэх эрх буюу шүүхэд хэрхэн хандаж өргөдөл гомдол гаргах талаар за мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай ойлголт, эвлэрүүлэн зуучлалын тухай ойлголт, за мөн шүүгчийн хараацс байдалтай холбоотой энэ мэдээллүүдийг өгч иргэдэд бол үн төлбөргүй зөвлөгөө мэдээллийг хүргэн замун гарын авлага материалаар хангаж үйлчлэнэ. Ийм та бүхэн 5 сарын 1-ний өдөр дархан тавь зохицолбор дээр болох хуульчдын Pro Bono өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна. За сайн байцгаана уу. Маргаашийн үйл ажиллагаанд хүний эрхийн үндэсний комиссараас бол хүний эрхийн нээлттэй өдөрлөг арга хэмжээнд оролцох гэж байна. За яг маргаашийн арга хэмжээнд болохоор яг хүний эрхийн асуудлаар иргэдэд үн төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгж газар дээр нь иргэдээс хүний эрхийн асуудлаар өргөдөл гомдлыг хүлээж авахаар ингэж ажиллаж байна. Энэ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Дархуул аймгийн Натритын салбараас оролцож байгаа Натритчин их төвшин гэж юм байна. Манайх энэ Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулж байгаа энэ хуульчдын Pro Bono үйл ажиллагаанд одоо Натритын үйл ажиллагаагаа таниулах, Натритын үйлчлэгээ үзүүлэх мөн хамгийн гол нь манайд одоо шинээр нэвтэрч байгаа зуучлалын үйл ажиллагааг иргэд үйлчлүүлэгчдэд таниулахаар оролцож байгаа. Та бүхэн энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч залуу ирэн. За Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулагддаг Pro Bono өдөрлөгт Монголын өмгөөлөгчдийн холбооны Дархуул аймаг дахь салбар зөвлөлийн мэргэжсэн өмгөөлөгчд за эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, хөдөлмөрийн маргаан, гэр бүлийн маргаан, захиргааны маргаан гэх зэрэг хууль зүйн үн төлбөргүй зөвлөгөө өгөх гэж байна. За та бүхэн тус өдөрлөгт идэвхтэй оролцоорой. За та бүхний амрыг ирээ. За Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулждаг хуульчдын Pro Bono өдөрлөг бол зохион байгуулагддаг. За энэхүү өдөрлөгт бол цагдаагийн газар бол жил бүр хамтран оролцдог байгаа. За энэ жил ч гэсэн мөн бас энэхүү арга хэмжээнд хамтран оролцсноо. За хуульчдын Pro Bono өдөрлөгт маань цагдаагийн газраас иргэдэд чиглэсэн нэлээдгүй олон ажил арга хэмжээнүүдийг бас зохион байгуулахаар ингээд төлөвлөө ажиллаж байна.
За тухайлбал одоо цагдаагийн байгууллагын үндсэн чиглэлг болох гэмтэрэгтэй тэмцэх нийтийн хэв журам хамгаалах, за олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бас зохион байгуулагдж буй ажил арга хэмжээний талаар бас иргэдтэй мэдээллүүдийг өгнө. За мөн бас энэхүү арга хэмжээнүүдэд бас цагдаагийн байгууллагад ашиглагддаг за техник хэрэгслүүдийг бас иргэдтэй бас дийлгэн үзүүлнэ. Тус өдөрлөг дээр мөн бас иргэдээс гэмтэрэгчлийн талаарх өргөдөл гомдлын мэдээллийг газар дээр нь хүлээн авч шийдвэрлэж за хуулийн үн төлбөргөө зөвлөгөө мэдээллийг бас өгөхөөр бас төлөвлөө ажиллаж байна. За замын цагдаатай холбоотой торгууль шийдвэр эрх хасагдсан асуудлуудын талаар бас тодорхой мэдээллүүдийг бас газар дээр нь өгнө. За мөн галцсаг эзэмших хүсэлтэй иргэдийг бас бүртгэл судалгаа хийж галцсгийн одоо сургалтын мэдээллийг бас тухай бүр нь одоо өгч ажиллана. За мөн бас тухай өдөр 5 сарын 1 буюу одоо цэргийн хугацаа цэргийн алба хааж байгаа болон хугацаа цэргийн алба хаахаар зорж байгаа иргэд маань бас тухайн өдөр дархан 50 зохицуулбар дээр бас цуглархаар байгаа. Тэгэхээр дархан цагдаа дотоодын цэргийн байгууллагт одоо орж ажиллах хүсэл сонирхолтой иргэд байх юм бол тухайн өдөр энэхүү өдөрлөг дээр хүрэлцэн ирээд за энэ талаарх мэдээллийг авч цагдаагийн байгууллага сонгон шалгуулалт өгч ажиллах энэ ажлын байрны одоо зар бол мэдээлэл бол нээлттэй байгаа учраас хэрвээ хүсэл сонирхолтой иргэд байх юм бол хүрэлцэн ирж тодорхой мэдээллүүдийг бас тэндээс цаг алдалгүй аваарай гэж та бүхэндээ бас хүсье. Монголын хуульчдын холбооноос одоо жил болгон санаачлан зохион байгуулдаг хуульчийн пробоно арга хэмжээнд бол Тархуу аймгийн улсын бүртгэлийн хэлцэд бол одоо 7 дахь жилдээ ингээ оролцож байна. Бид энэ удаагийн арга хэмжээндээ мөн одоо иргэний улсын бүртгэлийн чиглэлээр, эдгэрэнгийн улсын бүртгэлийн чиглэлээр, хуулийн эдгэдийн улсын бүртгэлийн чиглэлээр үйлчлэгээ одоо лавлгаа мэдээллийг өгөхөөс гадна одоо цахимаар үзүүлж байгаа одоо үйлчлэгээнүүдээ бас гол сурталчлан ажиллах болно. Тэгэд иргэд бас улсын бүртгэлээр энэ арга хэмжээний хүрээнд үйлчлүүлээрэ гэж хүсэж байна. За жил болгон зохион байгуулдаг уламжилт пробоно арга хэмжээнд бас одоо Тархуу аймгийн татврын газраас хамтран оролцож байна. За энэ хүү арга хэмжээнд дээр бол Тархуу аймгийн татврын газраас тухайн одоо ард иргэдэд татварлагчийн хууль тогтоомжийг сурчлах арга хэмжээнд оролцсон. За мөн татврын албанаас зохион байгуулж буй одоо 2025 оны татврын албан зөвлөмж туслах чиглэлээр ажиллаж байгаа. За энэтэй холбоотуулан татварлагчид дэлгэрэнгүй одоо сургалт сурчлагаа одоо хийж хамтран ажиллах болно. Тэгээд Тархуу аймгийн ард иргэд идэвхтэй оролцох хүсье. За сайн байцгаана уу тарханчуудаа. Тархуу аймгийн төрийн захим үйлчлэгээний хэлтсээс одоо жил болгон зохион байгуулдаг хуульчдын өдрийн пробоно арга хэмжээнд хамтран оролцохоор яаж байна. Манай байгууллага болохоор төрийн 55 байгууллагын 1000 гаруй бичлэгийг хурдан төвөөрөө иргэдэд үзүүлдэг тийм ээ. Тэрнээс гадна бол нөгөө e-kids болон e-Mongolia-гийн e-kids application мөн e-business application аль болохоор иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх талаасаа бас төрийн байгууллагуудын захимжилтыг эрчимжүүлэх талаас нь одоо бүх арга хэмжээнд оролцож байгаа учраас энэ арга хэмжээнд хамтран оролцохдоо таатай байна. Дарханчуудын төрийн мэнд хүргье. За жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах хуульчдын нийт таалгын өдөрлөг арга хэмжээнд Тархуу аймгийн эрүүл мэндийн газрын хамт олон бас хамтран ажиллахдаа таатай болно. За нийт дарханчууд та бүхнийг за энэ хуульчдын өдөрлөгийн үйл ажиллагаанд хүрэлцэн эрхийг өрж байна. За эрүүл мэндийн газраас бол за иргэд үйлчлүүлж та бүхэндээ за эрүүл мэндийн газрынхаа үйл ажиллагааг сурталчлах, за та бүхний за сахарыг үзэх, даралтыг үзэх, за эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг за үзүүлэхтэй баяртай байна. Сайн байцгаана уу дарханчуудаа. За хуульчдын пробоно 2025 арга хэмжээнд бол манай Тархуу аймгийн нийгэм даатгалын газраас за иргэд даатгуулагчид руугаа чиглэсэн нийгэм даатгалын багц хуулийн шинжилтийн талаар болон цахим үйлчлэгээтэй холбоотой мэдээлэл зөвлөгөөг бол өгч ажиллана. Та бүгдийг өргөнөөр хүрэлцэн эрхийг урьж байна. За та бүгдийн амрыг ирээ. Би Тархуу аймгийн бүсэн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжиж Батцорг байна. За шүүх шинжилгээний байгууллага бол хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулж түүн дээр дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг эрх бүхий юм төрийн байгууллага. За энэ үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 5 сарын 1-ний өдөр зохион байгуулагдах хуульчийн пробоно 2025 нийт таалганы өдөрлөгт Тархуу аймгийн бүсэн шүүх шинжилгээний төв дараах үйлчлэгийг иргэдэд үзүүлнэ. За үүнд нэгдүгürt хэргийн газрын үйлчлэгийн явуулын лабораторийн тоног төхөөрөмжийг иргэдэд танилцуулах. За хоёрдугаарт нь криминалистик шүүх эмнэлэг болон одоо
байгалийн ухааны шинжилгээ, инженер техникийн шинжилгээний талаар иргэдэд одоо мэдээлэл өгч оролцсон. За 3 дугаарт шүүх шинжилгээний байгууллагад орж ажиллах сонирхолтой байгаа иргэд болон бүрэн дунд боловсролоо дүүргэж байгаа сурагчдад одоо дотоод хэргийн их сургууль болон бусад гадаад их дэд сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөрөөр оролцох юм боломжийн талаар мэдээлэл өгч оролцсон. Иргэдийн цусны бүлгийг тодорхойлох үйлчлэгийг иргэдэд үн төлбөрөөр үзүүлж гарын эний дарцыг дурсгал болгож авч өгнө. Дараагийн мэдээ. Дархан хотын соёл амралтын хүрээлэн буюу Дархан хотын парк 5 дугаар сарын 5-наас эхлэн худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд түрээсийн талбайг хуваарлана гэж мэдээллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг яг одоо та бүхэн тус газрын дарга Тамираас тодруулснаар хүлэвч үзээрэй. Аль болох олон хүний амьдралд нь тус нэмэр болох юмсан гэж бодоод ер нь бол хүсэлтөө өгсөн иргэдийг оруулдаг. Гэхдээ мэдээж эрэлт их нэмэгдчих юм бол одоо өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчид маань бол эрэлт нь тодорхой хэмжээнд байгаа шүү дээ. Тэгэх юм бол одоо манай түрээслэгчдийн ашиг буурах юм эрсдэлтэй. Одоо энэ жил одоо 3 дахь жилдээ бид нэр хязгаарлахгүйгээр хүмүүсээ боломжоор оруулъя гэдэг юм шийдэл төрөөд ирж байна. Манай бас одоо байгууллагын орлогын төлөвлөгөө маань нэмэгдсэн байгаа. Тэрнтэй ч холбоотой. Тэгээ бид нар бас боломжоор одоо нэг орчноо сайжруулад тодорхой хэмжээнд бид нар эрэлтийг нэмэх ажил дээр бол өөрсдөө нэлээ ихэд төлөвсөн ажлууд байгаа учраас гайгүй болов гэж бодоод байна. Хоёр зүйл дээр бол бид нар яалтчгүй нэг бусад үйлчлүүлэгчдийн маань одоо тавьдаг шаардлага хүсэлтийн дагуу бол хоёр үйлчлэгэн дээр бид хязгаарлалт тавихаас өөр аргагүй байдалтай байгаа. Нэгт нь бол энэ голын зам дээр шорлог хийж байгаа хүмүүс дээр бол хязгаар тавихаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл шорлог хийхийг хүсэж байгаа бол манай тавьж байгаа стандарт шаардлагуудыг заавал хангасан байх ёстой. Иншүүс орогчтой байх ёстой гэдэг ийм шаардлагыг заавал тавина. Хоёрдугаарт нь бол хитрхээ олон заригны машин ороод ирэхээр манай одоо тогны хүчтэй дийлэхгүй байгаа. Тийм учраас бол бид энэ жил орж ирээд одоо заригны машин тавья гэж байгаа хүмүүстээр бол одоо хязгаар тавихаас өөр аргагүй байдалтай байгаа. Харин зүгээр нараар шийдсэн ч юм уу тийм байдлаар манайхаас тог авахгүйгээр шийдсэн байдлаар бол зарим ажиллуулж болно. Шорлогон дээр бол зайлшгүй стандарт хангаагүй тохиолдолд бол бид нар ерөөсө боломжгүй гэсэн юм хариу өгөхөр л байгаа. Эхний ээжинд бол дархан 50 дээр шорлог хийдэг хүмүүстэй бид нар зориулаад нэг стандартын яг тусгай түүц энэ жилээс эхлүүлж байна. Уг нь парк дээрээ ч гэсэн бид нар тусгай байрлал тавья гэж бодож исэн боловч энэ жил арай амжихгүй болчиход байна. Дараа жилээс бол ерөнхийдөө энэ голын зурвасгаа түрээслэгчдийн байрлалыг бол солино арай жоохон стандарт нийсүүлнэ. Ядахтай устай нэг сүйдрөвчтэй сандалтай байдлаар шийдэх гэдэг энэ зайтай байгаа одоо төсөл хөтөлбөрүүд үйлчлэлтэд явж байгаа. Энэ жилийн онцлог бол бид нар ямар ч байсан сүйдрөвчний тоо хэмжээг бол нэлээд нэмэхээр тэгээ хогийн самныхаа тоо хэмжээг нэмэхээр ингээд түрээслэгчтэй хурлаасаа шийдвэр гаргаад байгууллагаас зардал гаргаад ингээд хийхээр бол одоо бэлтгэл ажлуудаа хангаж байна. Мэдээллийн үйлбэр аман молоос бэлтгэсэн бизнес мэдээлэлээр үргэлжлэх болно. Үзэгч та бүхэндээ мэдээлэл би Дархан хотын аман молын Б1 давхарт байрлах хан хөхөө буудан тавилгын дэлгүүр дээрээс мэдээллийг үзүүлэх гэж байна. За эднийд бол ор боолдог буудан, суудлын буудангууд маш олон шин загварууд хүрэлцэж ирсэн байгаа маань. За одоо та бүхэндээ ямар загварын буудангууд ирснийг харуулах гэж байна. За мэдээж хан хөхөө буудангийн хамгийн гол бүтээгдэхүүнүүдийн нэг бол ор боолдог маш авсаархан минималист хэв шинжийг агуулдаг буудангууд байдаг. За хамгийн ихний харагдаж байгаа ийм номин ногоон, бүдэг номин ногоонгийн буудан бол ердөө сая 350 мянган төгрөгийн үнэтэй байх нь. За 2 м 20 урттай. За иймэрхүү байдлаар маш авсаархан байдлаар ор болчдөг. Доороо болуултаа агуулгах савдан дээрээ те өөрийн хүссэн зүйлээ хийгээд тавиад ашиглаж авах боломжтой. Таны зай талбайг хэмнэнэ гэсэн. За уран дулаан цаг ирж байгаа учраас мэдээж хүмүүс маань цуслангийнхаа, лагерийнхаа байшинд бол нүүж орох гэж байгаа байх. За тэгхийн бол үүнд мэдээж ор болдог буудан бол маш их хэрэгцээтэй байдаг хайдаг. Тэгвэл та ямар нэгэн тээврийн зардал шингээгүй Дархан хоттой үйлдвэрлэсэн за үүний хувьд маш боломжийн хэрнээсээ даацын порлон сайтай за орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийн энэхүү одоо ор болдог буудан сонгоод аваарай. Сонгож авахта та бүхэн зээлийн аппликейшн буюу StorePay, PayOn, Pocket Zero зэрэг аппликейшнгуудаар одоо аваад дараа төлөх нөхцлөөр 3-аас 6 удаагийн төлөлтөөр хуваагаад төлөх бүрэн боломжтой байгаа шүү. Хан хөхөө буудангийн зүгээс мөн та бүхэнд хувь лизинг санал болгодыг дахин дуулахад таатай байна. За энэ жишээлбэл 950 мянган төгрөгийн ор болдог буудан байна. 980 мянган төгрөгийн 2 м 20-тай ор болдог буудан байна.
За энд харагдаж байгаа тод одоо ногоон өнгийн буудан байна. За ийм хөх цэнхэр өнгийн, хар саарал өнгийн буудан ердөө сая 350 мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй. За материал хэв шинжийн хувьд өөр загвартай хэв шинжтэй байгаа учраас та бүхэн өөрийн сонголтоороо сонгоод авах боломжтой ахнэ. За энд харагдаж байгаа савхан ийм материалтай ор болдог буудан бол маш гоё авсаархан буудан байгааз. За метр 60 урттай магадгүй жижиг талбайтай байш лагерийнхаа байшинд ч юм уу жижиг өрөөндөө ч юм уу арай жижиг талбайтай байранда авахд маш гоё тохиромжтой буудан ердөө сая 700 мянган төгрөг гэж байгаа юм байна. Доотлынх нь одоо тэгсгийг нааш нь татаад ор болчдгоо гэсэн үг байгаа шүү. За энд харагдаж байгаа ч гэсэн арай урт загвартай 2 метр 60-тай ор болдог буудан байна. Даацын портлон бол маш сайн байгаа. Дээрээс нь материал өнгө загварын үед олон жилийн эдлэгийг даана орон нутгийн үйлдвэрлэгч учраас ямар нэгэн тээврийн холоос ирдэг тээврийн зардал дээр нэмэгдэж хингээгүй орон нутгатаа дархандаа үйлдвэрлээд дарханчуудтай гарт нь ингээд шууд олгож байгаагаар гэдгээр онцлоо. Ердөө сая 400 мянган төгрөг байх нэ. За энийг мэдээж та бүхэн Payon, Pocket Zero, Store Pay-ээр авах юм бол 3-аас 6 удаа хувааж төлөх нөхцлөөр хүүгүй лизингээр зээлийн аппликейшнээр авах боломжтой байгаа шүү. За энд болохоор ор болдог буудангийн арай том хэлбэр хэмжээтэй буюу 2 м эртэй загвар нь байна. За энийг ингээд доороос нь татаад ор болчдөг. За ингээд ийм том ор болчдгоо гэсэн. За хүүхдүүд унтах юм бол баг 3-4 хүүхд унтчихна. За 2 том хүн унтах юм багтаамжтай. За энийг ингээд дээшээс өгөх юм бол доороо агуулгах савтай байдаг байгаа шүү. За та бүхэн хараарай. Нилээн том багтаамжтай байгааз магадгүй бас өвлийн хувцас, зууны хувцас, ойр зур хэрэглэгдэхгүй зүйлээ хийчих нь байна. За эсвэл одоо хүнжил пүүгээгээ хийчих нь байна, тийм ээ. Ердөө 2 сая 250 мянган төгрөгөөр танд ийм гоё материалтай чанартай буудан болвол гар дээр чинь ирж байгаа юм байна. За энд харагдаж байгаа болохоор бас ханх буудангийн нэрийн бас их эрэлттэй байдаг одоо ор байгаа. За энэ ор болохоор ингээд дээдлийнхаа юу ингээд сүхэх юм бол доор агуулгах савтай гэсэн. За ерөөдөө нэг хүн за эсвэл хүүхэд унтахад их тохиромжтой ор байдаг. За ингээд доошоо тавиад буцаагаад ор болчихно гэсэн. За порлоо маш сайтай, нэлээд чанартай ийм загварын ор болвол маш одоо хямд боломжийн үнээр худалдаалагдж байгаа шүү. Та бүхэн Payon, Pocket Zero, Store Pay-ээр одоо аваад дараа төлөх нөхцлөөр худалдаж аваарай. Амун моолын нэг давхраас доошоо шатаар буугаад B1 давхурдын ихүү, за B-6, B-3 гэсэн павильонуудад бол ханх буудангийн нэрийн дэлгүүр хоёр хэсэгт өөдөөдөөсөө хараад ингэ байдгийн шүү. За саяны хэсэгт бол ханх буудангийн өөрсдийнх нь одоо бүтээгдэхүүнүүд буудангууд тавилгууд байсан бол энэ хэсэгт болохоор за импортоор орж ирж байгаа буудангууд зарагддаг байгаа. За та бүхэн бол энэ дугаарын утаснуудаар залгаад мэдээлэл авах боломжтой. 9020 2721, 9037 33 37 дугаарын утсаар илүү дэлгэрэнгүй зүйлсээ асуух боломжтой зүйл байвал асуугаарай, захиалгаа өгөөрэй. За тэгээд мэдээж Payon, захим зээлийн аппликейшн, Store Pay, Pocket Zero, за урьдчилгаа шимтгэл тэг дүүрэг хүснээ аваад дараа тул гэдэг энэ бүх зээлийн аппликейшнүүдтэй хамтарч ажилладаг учраас та бүхэн санаа зовох зүйлгүйгээр худалдаж авах нь байна. За шинээр ирсэн загваруудаа одоо энэ хэсэг танилцуулъя. За энэ харагдаж байгаа маш гоё юм бор шаргал өнгийн буудан болвол сүүлийн үеийн загварын буудан байгаа. Тэгээ үнэ нь бол ердөө 2 сая 700 мянган төгрөг, 3 м 10 см-ийн урттай суудлын буудан байна. За энэ зэрэг ингээд салчна. Магадгүй та өөр одоо Г хэлбэрийн байрлуулах юм болвол за эсвэл хоёр талынх нь байрыг солиод бол хүснээрээ ч юм уу те харж агаад байрлал нь бол өөрчлөлт тавьчих нь. За ердөө 2 сая 700 мянган төгрөгөөр ийм гоё чанартай буудан авах нэ. За давуу модо те энэ бүрээсний хувь чанартай нэлээд олон дэр дагалдаж ирж байгаа маш гоё загварын сүүлийн үеийн хэв шинжтэй таны гэрт өн үзэмж нэмэх буудан байна. За энэ харагдаж байгаа цэнхэр өнгийн буудан ялгаа байхгүй 2 м 80 бас нэлээд урт буудан байна. 2 сая 800 мянган төгрөгийн үнэтэй буудан байна. За ханх бууданд ирж байгаа нь импортын буудангуудын давуу тал нь за сүүлийн үед нөгөө тренд болоод байгаа минималист хэв шинжтэй те ямар нэгэн илүү дутуу олон ийм ирээлжилсэн зүйл байха болсон. Сүүлийн үеийн буудангууд бол ийм минималист хэв шинжийн нэг өнгийн ч юм уу те олон зүйл байхгүй маш гоё ийм зөөлөн дулаан мэдрэмжийг өгөх юм буудангууд байдаг басан. За энэ нь болохоор бас тусдаа салангад та энэ дээр одоо суучж болж эсвэл хүлний одоо амраагч байдлаар ашиглах боломжтой бас ийм хэсэгтэй байх нэ. Хоёр хэсгээс бүрдэж байна гэсэн үг байна. За энд харагдаж байгаа болохоор бас ор болдог буудан байна. Энд бас сая 700 мянган төгрөгийн 2 м 20 урттай ор болдог буудан байна. За ор болдог буудангуудын тухайд бол энэ материал өнгө загварын хувьд маш их гоё загваруудтай шинээр ирсэн байгаа юм байна.
За төмөр амтай ор болдог 2 м хортой буудын өрдөө сая 700 мянган төгрөгөөр зарагдаж байна. Та бүхэндээ дахин хэлээд байгаа хувь лизингээр авч болно. Эсвэл Play Store, Pay on Pocket Zero-гоор одоо аваад дараа талх нөхцлөөр аваарай. За энэ болохоор ийм гоё саарл өнгийн бас ор болдог буудин байна. Энэ болохоор суудлын буудин байна. Ийм гоё ийм сүүлийн үед бас тренд болж байгаа ийм саарл өнгөтэй. За тэгээд энэ дэрнүүд нь ингээд салчдаг шүү. Тэгээ ингээд дэрийг нь аваад арталтаа бас ингэж савхин бүрээстэй ингэж налуу байх нь байна. За ингээд 3 том лиртэйгээ жижиг 3 лиртэйгээ судлан буудын өрдөө 2,750 мянган төгрөгөөр бэлэн зарагдаж байгаа юм байна. Та бүхэн өөрийн биеэр хүрлцэж ирээд өөрөө гараараа барьж үзээд материалыг мэдрээд өөрөө сууж үзээд тийм ээ. За энэ худалдааны зөвлөгөөцтэйгээ ярилцж байгаа буудингаа сонгоход бол танд заавал таалагдсан буудин бол ханхигүй нэрийн төлөвт бол заавал байгаа гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн амуу моол ихтлгүүр буюу дархан ихтлгүүрийг яг зэрэгэлдээ зүүн гартал нь одоо шинээр баригдсан. За одоо нэгтэд 2 жил болж байгаа амуу моол ихтлгүүрийн нэг давхраас доошоо шатаар буугаад доошоогоо B1 давхарт хурж ирээд зүүн гартлаа дагаад явах юм бол B-3, B-6 тоотод бол ханхигүй буудингийн нэрийн дэлгүүр ийм том талбайтай олон буудин олон тавилгууд ингээд тавигдсан бэлэн байдлаар үцгэд хэлбэр худалдаа хийхэд хэлбэр байдлаар тавигдсан байдаг шүү гэж та бүхэндээ хэлж урих байна. Та бүхэн одоо энэчнээс худалдан авалт хийснээр мэдээж бас орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжиж байгаа гэсэн үг. За дээрэс нь бас импортоор орж ирж байгаа өөрсдөө гаднаас захиалаад авахд за энэ одоо каргоны үн шингэх олон сая төгрөгөөр авах буудингаа илүү хямд үнээр ханхигүй буудингийн нэрийн дэлгүүр дээрээс бас Орос буудингуудаа ч гэсэн худалдаж авах нэ. За энэ харагдаж байгаа бас сүүлд ирсэн загвар байгаа юм байна. 2 м 80 өрттэй 2,450 мянган төгрөгөөр ор болдог ийм гоё загварын ийм гоё зөөлөн сохих гэж хэлэх байхаа тий. Ийм материалтай буудингаа авах нь байна. За одоо хэрхэн яаж ор болдгийг харуулах гэж байна. Энэ буудингийн тухайд ор болдог нэлээд том өргөн ор болдгоос гадна та бүхэндээ харуулахад бол гаднах бүрээсийг ийм наалтцсан байгаагийн салгаад та бүхэн угааж цэвэрлэх, арчиж цэвэрлэх боломжтой байдгийн байна. За нэлээд том ор болчихж байгааз 2 м 80 урттай нээсээ өргөн нь бол нэлээд өргөн ор болчдгийм байна. За энэ дэрийг бол ингээд авангуут бараг 3 хүн унтчихар хэмжээтэй маш том ор болдог. Үүн өртөө 2,450 мянган төгрөгийн ийм гой буудин бас шинээр ирсэн байгаа юм байна. За та бүхэн ханхигүй тавилга буудингийн нэрийн дэлгүүр дээр ирэх юм бол өөрийн хүссэн хэв шинж, загвар, урт, өргөнөөрөө материалаа ингээд каталог дээрээсээ сонгоод бол ингээд орон нутгийнхаа үйлдвэрлэгчтэй захиалга авах бүрэн боломжтой байдаг шүү. За энэ л болохоор яг өөрийн гараараа мэдэрч байрж үзэх. За одоо буудингуудын тавилгуудын материалын юм шоглоомнууд бол ингээд харагдаж байна гэсэн үг. За та бүхэн нэрийн дэлгүүр дээр худалдан авалт хийхээс гадна захиалга өгөх боломжтой гэдгийг та бүхэнд бас дуулахад таатай байна. Удахгүй уран цаг, дулаан цаг ирж байгаа учраас үзэгчид та бүхэн за улирал салхицсантай холбогдуулан тавилга буудингаа солих гэж байгаа бол за мөн уран дулаан цагтай холбогдуулан цуслан лагерийн байшинда шинээр буудин тавилга хайж байгаа бол танд яг ханхигүй тавилга буудингийн дэлгүүр нэн тохиромжтой шүү. За та бүхний сая үзүүлсэн ор болдог буудингууд, суудлын буудингууд бол танд яг цуслангийн байшинд чинь нүүж орох гэж байгаа шинэ байранд чинь нэн тохиромжтой гэдгийг дуулахад онцлоход таатай байна. Зөвхөн тавилга буудингаас гадна за олон төрлийн тавилгууд импортоор орж ирж байгаа л өөрсдөө үйлдвэрлэлэг бол тавилангууд байдгаа гэдэг та бүхэндээ хэлье. Хаяг бол дархан ихтлгүүрийн хажуу талын шинээр нэгдсэн амун моол ихтлгүүрийн доошо шатаар буугаад B1 давхарт зүүн гартлаа даах юм бол за хамгийн захын буюу B-3, B-6 тоотод бол ийхүү байршдаг байгаа. Та бүхэн за ханхигүй тавилга буудингийн дэлгүүртэйгээ 9920 2791 9937 33 37 дугаар утсаар холбогдоорой. Pocket Zero Pay on Store Pay зэрэг аппликейшнуудаар ямар нэгэн хүүгүй, шимтгэлгүй, тэк-авей хүүтэйгээр худалдаа авалтаа хийгээрэй. Та бүхнийг урьж байна. Үзэгч та бүхэндээ орон нутгийн чанартай болон бизнес мэдээллүүдэд танилцууллаа. Харин одоо энэ хэсэгт уламжлал ёсоор цаг агаарын мэдээлэл хүлээн авна уу.
Үзэгч та бүхэндээ орон нутгийн чанартай шинэлэг мэдээлэл болон цагаарын мэдээлэл урьдчилж хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгчдээ баярлалаа. Маргаашийн шинэхэн дугаараараа энэ цагта эргүүлцгээе. Баяртай үзэгчтэй.